монголчууд бол хувь тавилан гэдэг юмд итгэдэг. Тэрнийг бүтээдэг гэдэгтэй ч бүр зайлшгүй итгэдэг. Бэлэг дэмбэрлэрээ бол амьдрал хувь тавилангаа бүтээж явдаг ард юм. Нам нарыг яхаа янз янзын өнцгөөс ярьдаг хүмүүс байдаг баг. Ер нь бол угтаа бол өндөргийн заназар заяандл усан мөрөлөө ламын усан данжин мөрсөл биднэрт бол боловсргүй их соёл уламжлалыг үлдээсэн байна. Дээр нь бол өндөргийн болон 8 дугаар хувьд энэ төр гэдэг үндэсний эрхчлөө тусгаар тогтнолыг дахин сэргээхтэй холбоотой Монголын ноёдуудтай хамтарч энэ соёл уламжлалын төлөө Монголын тусгаар тогтнолын төлөө үеийн үед ам биеэ золиослж байсан хүмүүс намнар л байсан юм шиг. Би тэгж хэлмээр байна. Өндөрлөгтний төрмөл заяагдмал зүйл бол хамгийн чухал зүйл бол эрхчлөө. За эрэгтгөө бид нэр монголчуудын хувь тавилан бол нийгэм улс төрийн янз янзын цаг үеийг бол даван туулж байна. Түүнийхэн үр төлөөсөө ч бас төлж байна. Гэвч өнөө цаг үед бол ардчлалын баян бүр тулсан гайхалтай их орн болж хувирсан байна. Энэ бол Монголын буян заяа. Энэ цагаан сар дотор өг дээдсээ хөндлөх түүх удам судраа таньж мэдэж авч үлдэх соёл өв уламжлалаараа бахархах тэрнийгээ сэргээх ихтэй холбоотой бүх зүйл болж байгаа хамгийн нандин баяр. Миний хувьд бол үндэсний их баяр наадам цагаан сар 2 бол Монгол хүн бол гарынхаа баруун зүүн алхын дотор инхрийлэн хайрлаж өсгөн баяжуулж хайрлаж явах хэвээр хамгийн хоёр чухал баярын нэгэ гэж боддог. Өргөл тэмцэлтэй айлын тулгын галтаач гэсэн зэврүүн байдаг шүү гэдэг үг байдаг. Бид нэр дор бүрнэ ив ихтэй ив нэгдэлтэй бие биенийг гэсэн сэтгэлтэй байж ажил энэ даяаршиж байгаа дэлхийн ертөнцид Монгол хэвээрээ үлдээ. Жишээ нь миний амьдарч байгаа яг энэ амьдрал, миний маргааш зурагдсан зургаар явдаг зүйл үү? Би өөрөө зурж бүтээдэг зүйл үү? Энэ чинь үлгүүрийн хорвоо шүү дээ. Хүн сэтгэлдээ юу бүтээн тэрнийг явал ирээдүйд бүтээж идэг. Ер нь бол хувь тавилан цаанаасаа зурагдсан зүйл огтоосоо нэг шигч байхгүй. Хувь тавилан хүн өөрөө бүтээн. Үеийн үе тэгж л ирсэн. Энд л цагийн цагт бат итгэлтэй байх хэрэгтэй. Үнэхээр үнэн л бол хэцүү байсан ч гэсэн ямар ч хамаагүй замаар явж үзэх ёстой. Одоо дүр эсгсэн амьдрал байдаг л байх. Гэхдээ би нэг зүйл хэлмээр байна. Харамсмаар юм биш үү? Тийм л юм да. Одоо Монголын бурхан шашны том соён гэгэрүүлэгч Солингаа үзтгэлтэн Пүрбат гэдэг одоо бурханч лам гэдгээр нь Монголын ард түмэн мэддэг. Пүрбат хоёр нь яг хичнээн шавьтай бай. За 80-аас яг гарын шав бол 80-аас 100 орчим. Урлагуу ухааныхаа чиглэлээр төгсгөж мэрэгжил эзэмсүүлсэн. Дорн дахны урлагийн чиглэлээр. Эдгээрээс зарим нь хар хүмүүс бий, зарим нь нам нар бий. Зүгээр бол номын шавнар бол их ариун. За тийм ер нь бол гарын шавнар бол маш их олон. Номын шавнар бол бүр өв олон. Эдгээрийнх нь бол одоо шавнарын дунтхал бас нэг шавн л гэж ойлгож байгаа. Яг ажил амьдрал хувь тавилан бусад одоо шашин номын зохион байгуулж байгаа хууль эрхтэн дэндүү ойрхон байсан. Тэр тусмаа энэ хамбын овооных нь бүтээн байгуулалт болон хамбын овооны суурах хэлмэгцтийн дурсгалыг дахин сэргээхтэй холбоотой харилцаа надад бол аман зарилгаар ийм зүйл бүтээгээрэй гэж үл хэл захиж үлдээсэн үнийнх нь одоо гол хүн учраас одоо дахиад хэлэхэд бол багшийн минь үлдээсэн шавнартаа үлдээсэн өв соёл зан заншил бол дундуршгүй их юм байна. Зөвхөн шавнар төдөөгөө Монголын соёлд бол үлдээсэн болмор бол дотоос дод гэрэлтэж байгаа. Энийг бол хүн бүр Монголын ард түмэн гэрчлэх баг. Тэгээд бол багш минь бол
намайг гол чиглүүлж зөвлөж одоо үлдээсэн зарлаг нь бол улс төрийн хэл сэргээр хэлмэгдсэн хүмүүсийг эгийн дурсгал өмгчүүлэх, үүнтэй холбоотой ном соёл, зам заншил, дурсгалын хүндэтгэлтэй холбоотой юмнуудыг бол энэ яваа насныхаа чинийн дунд төлтөл хийгээд буцаад ирээрэй гэж бол цагчаасан. Хөрөхгүй ч байж магадгүй хүний амьдралын хугацаа ер нь их богинохон шүү гэж ярьдаг гэсэн. Ер нь бол одоо яг Бурхны шашны хамааралтай хүн болоод тэгэл Бүрбатлантай холбогдсон гэж ойлгож болох уу тийм ээ? 1993 онд анх Бурхны шашны тол орж илаа. За тэр цагаас хойш хэргийн тухайд даалдрын дуутахад зурхаачтай холбооны тэр хүн бүрөөсөрн гэж ламгаа байсан. Завхан аймгийн дөрвөлжин сум. Тэр багшийнхаа дээр бид очиод номын өсөж залгаж ном шашин зан үлийн бол анхны шан татжээ. Тэгээд удаагүй 3 жилийн дараагаар багштайгаа одоогийн Буранчлам Солингаа зүтгэлтэн. За энэ багштайгаа бол золгож тэр цаг үеэс өнөөдрийн хүртэл бол ном соёл гэгэрлийн дэргэд байлаа да. Тэгээд манайх энэ ханы материал гэдэг газар нутгалж байсан юм аа. Тэгээд наашаага энэ Хамбын овооны суврах энэ байгааг байсан да. Тэгэхээр тэр цаад ингэрт нь би очиж ном үзэж чийжилж сууж өссөн одоо хонь хураг ариулж өссөн гэдэг шиг л тийм энэ амьдралтай бол учир холбоотой юм их сайхнандан газар хүүхэд наснаас номдор нэж ажиллаж ингэж явсан газар тэгээ хожим нь одоо ийм түүхэн үйл явдал болсныг мэдээж багштайгаа ерөөлөөр очиж энэ үйлргийг зохион байгуулж өнөөдөр хүртэл энэ хөвтөлөнгийн тухай яриа сууж байгаа нь бол тэр их урд цагийн эхлэлээс энэ хүртэл татсан шангийн хувь тавилан байгаа гэж бодож байна. Бурханчлам Бүрбатын хувьд бол одоо яг энэ Бурхны шашны тэгээд их олон чиглэлээр үйл хэрэг соён гэгэрлийн ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан хүн. Таны хувьд төлхөө яг тэр үйл хэрэгт нөлөөтэйгээр оролцсон гэдэг зүйл байх уу? Эсвэл яг л одоо хийж хэрэгжүүлж исэн үйл хэрэг болгонд нь шавлаад хамтдаа байдаг байсан уу? Бурхны шашин өөрөө их арга ухаан. За ер нь дуу ухаан, тэжээх ухаан, урлаг ухаан, ангаа ухаан ийм имлэг тийм ээ. Одоо орон судлал гээд бүхий л салбар шинжилгээ ухаан. Эннийхээ бол урлаг ухааны чиглэлээр багш маань бол төгсөрсөн. Энэ салбартаа бол одоо үндэстэндээ гэхтэлгүй дэлхийд дахинд бол манлайлж байсан. Дэлхийн бүдүүн шашинтай орнуудын одоо оруулсан хувь нэрийг нүүлдэг Азийн буддистуудын холбооны одоо боловсрол гавьяа байгуулсан хүмүүст олгодог гавьяа шагналаа тэр өгчөөсөн ийм их түүхэн цаг хугацааг туулж өнгөрүүлсэн хүн юм байна. Тэгээд багшийнхаа энэ дэргэд бол энэ Хамбын овооны улс төрийн хэлмэгцлийн түүхэн газрыг номын ослон амарлуулах бусад одоо хийж зохион байгуулж байсан ажил үйл хэрэгт нь бол нэмэр сэлбэг болоод шадар болж ингэж бол олон зүйлийг харж сурч ингээд мэдэж одоо үлдсэндээ Шавь эрдэн багшаасаа гэд монголчууд ярьдаг шүү дээ. Хэдийгээр тэр хүн одоо энэ цаг мөчид бидэнтэй хамт амьдрахаа болсон ч гэсэн та яг тэр хүнээс өөртөө өвлөж авч тээж үлдсэн зүйлсийг хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ? Гэдэг юм бол бүх зүйлийн төгсгөл бас цэг нь биш. Сүнсний амьдрал үргэлж сайрал байдаг. Багшийн маань үйлс зохионгоо багшийн маань одоо чан шалснаас хойш бас цэг тавигдсангүй. Биднэрт үлдээсэн өв соёл, уламжлал, хийж бүтээсэн бүтээл төрөл дээр нь хэлж захиж байсан цахаас одоо ч ирнэ тэр хүн амьд мэт энэ үйл хэргийг хөтлж байна. Тэгээд тийм учраас би бол энэ их сод хүмүүсийг мөнх оршдог гэдэгт бол бат итгэдэг. Тийм учраас одоо
зөвхөн би гэлтгүү одоо миний хойч үйж гэсэн багшийн маань бүтээл төрүүл зохиор үйл хэрэгээр бахархаж үлдээсэн өв соёл эдгээрийг нь бол өвлөн судлаж түүгээрээ дамжуулан Монголын өв соёл зан заншил бол их сайхан зүв тогтлоор бол түгэн дэлгэрнэ гэдэг үл итгэж байна. Одоо таны тухайд энэ өргөөнд ер нь бол зулыг хийхээр бадраадаг гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ зул бадраана гэдэг үйл нь өөрөө яг ямар бэлгшээлтэй, ямар бэлэг тэмдэгтэй үйл вэ? За зул барна гэдэг үйл энэ гэрлийн соёл бол зөвхөн Монголын тухай ч юм биш л дээ. Буддийн шашны тухай ойлголт биш. Хүндрэлтэн бол энэ гэрэлгээ ялла эдгэрийг барих, бадраах энэ төр гэдэг бол галын соёл бол хүндрэлтний эхний зүйл. Тий. Энэ буддийн шашны соёлын уламжлал хэдийгээр бол төвд бусад орнуудад ингээд энтхэг орнуудад их хүчтэй дэлгэржсэн ч гэсэн сонгодог утгаар нь нүүдэлчдийн амьдрал хийв маяг зам заншилт бол яв цом нийцүүлсэн их сайхан сонин содон буддийн шашны орсголыг бол монголчууд бол бүтээсэн. Зул бол бурханд өргөж байгаа өргөлийн хамгийн нандин хэсэг. Хамгийн дээд нь гэж ойлгож байна. Хамгийн дээдийн өргөл. За зулыг бол мунхагийн харанхуйг арилгаж гэгэн гэрэл төрж их гэгэрлийн замдууд мөрд орно гэж бол тэр мунхагийн харанхуйг арилгахын тухайд бол зул барьж байна. Дээр нь бол их сайхан буян хурааж хураасан буйныхаа үрээр идэх хүмүүс зүг эдэлж ирэх тэр үйлээр тотохгүй байхын тухайд бол буян хурааж хүн энэ яваа насаа барж амьдраад бүх зүйл дуусахгүй хойч үе үр хөөхөд удам судар гэж үлдэж байна. Тэр хүмүүсийнхаа ажил амьдрал хувь тавилан буян заяанд нь гинтийн өвчин зовлон гинтийн өвхөл хагцал гинтийн гац гарлах элдв төрлийн муу үйл юмд бүү эзлэгдээсэ гэж ерөөл тавьж зулбар сайхан буян хурааж бурхандаа өргөл өргөж тийм ээ хамтдхан залбирал аврал даатгал болгож. Дээр нь бол бид нар чинь мөнх усын орчлонд л амьдарч штэ. Хөх төрхийн ээлж халаатай зүйл. Тэгэхэд бол бурхан болслогчтойгоо бол муу зайн донохгүй төрөл андуурт өрөхгүй төрөл ном болох зандаа элдвүүдэл бард үлийн зовлон донохгүй магтдаа тэр дээдийн сайн төрөл олд төрөхт нь бол нандин тус эрдмээр идэх ийм онцгой буян болгочих бас зул барьж тийм ээ. Ингийн үедээ зул урахта буян хурааж бас сайхан зулаан барьж. Барьччил байх хэрэгтэй гэж тийм. Тий, одоо миний тухайд энэ өргөөнд зул барьж байгаа нь бол тэр тухайн үеийн төр нийгэм гэхээс илүү цагийн юм цагтаа болоод өнгөрсөн. Энийг хараа уучлал, инэрлэр сольж тийм ээ. Харин бид нар юу дурсаж, юу бүтээж үлдээх вэ гэдгийг ойлгож бидний үлдээс одоо тухайн цаг үед хийсэн буруу алдааг юм байвал одоо өөрчилж өршөөгөөрөө аварч өршөөгөөрөө гэж бол сайхан авралаа дуулж тэгэж сайхан дүүц өдрөөр дээр зул барьж ерөөл өрг уншиж тэгээ сайхан өргөл өргөж Монгол түмний буян заяаг даатгаж аваараа гэж хамбын хооныхоо нандин түүхэн газарт бол ингэж амьдралынхаа нэхээхэн цаг хугацааг өмнө хүртэл ингэж зориулаад явж байна дөө. Буддийн шашин одоо ингэж харахаар Монгол улсын түүх уламжлал өв соёлын салшгүй нэг хэсэг ялтчгүй болчиход байна л да. Тэгэхээр буддийн шашин гэдэг зүйл Монгол улсын түүхийн салшгүй нэг хэсэг болох тэр суурь нь түүхэндээ хидээд хаана хэрхэн тавигдчихсэн байдаг юм бол сүүлийн түүхийн археологч болон түүх судлалын эрдэмтдийн үзэж байгаагаар бол Монгол дахь бурхны шашны талаар гэх юм бол цаг хугацааны үед бол улмалт хийж байна. Улмал урагшилж. Урагшилт хийж байна. Өнөөдөр байдлаар би аль хөрхийг бол одоо томьёолж мэдэхгүй байна. Магадгүй соёл төвлөрөлтний түүхээс эхлэх байх. Энэ бол их бүр эртний цаг хугацааны түүхээс ярих байх. Маш их оргил цаг үеүүдийг нь бол та бид нар бол мэдэж байгаа шүү дээ.
энэ автосааны үеэс те далаа лам нарын үеэс. За шашин бол Монголд бол одоо ихэд 3-т 4-т үеийн дэлгэрүүлж байна тийм ээ. Энэ дунд бол бид нар бол нийтдээ одоо 14 богдыг залсан байна. Тий. Анх дахь үед өндөргийн зануузар бол Алтан уургийн язгууртан хүн байсан. Чингис хааны Алтан уургийн хүн байсан. Дээр нь одоо шашин соёлын лам хүн байсан. Тэгээд Монголын соёл өв уламжлалыг бий даасан болох шашин соёлыг сонгодог утгаар нь бол бүтээх бол их сан айв савыг бол бүтээсэн. Соёлын их далаа юм. Өндөргийн юм бол түүний шамнар бол Заянгийн, Ламынгийн, Ноён утгахт гэх мэт бол бид нар бол одоо их завхны их утгахт хуйлгаадууд байна. Энэ хүмүүс бол Монголын соёл, шашин соёлын бол ноён нуруу болж ирж энэ хүртэл явжээ. Тэгээд бол нүүдэлчдийн өв соёлыг бол Монголын бурхны шашны соёлоос салангад авч үзэх бол боломжгүй болтолтой гэж сайхан нэн сонгодог утгаараа хөгжсөн байна. Өнөө цаг үед ч гэсэн одоо энэ саяхан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч Монголын уламжлалт анхаах ухааныг төрийн түвшинд хүртэл хөгжүүлэх тодорхой бодлого энэ гаргаж явж байна. Одоо энэ бүхнийг оройлон манлайлж энэ хүртэл тээж авч явсан хүн бол одоо завхны лам байна. Одоо нацгтарч лам байна. Үе үеийн завханчуудад би бас талархахыг хүсэж байна. Тэгээд дээр нь бол Монголын бүхэл одоо нутагт бол сод мэрэгэн гайхалтай хүмүүс бол төрж тухайн цаг үеэ бол авч явсан ийм сайхан түүхэн залгамж халаатай ард түмнэл гавьяа юм да. Монголчууд асар олон түүхийн замналыг ингээд туулаад за магадгүй устж үгүй болох хэмжээндээ хүртлээ уруудан дороотож төвчин дэвшилжсэн ингээд олон түүхийн замналууд бид нарт байдаг. За магадгүй яг өнөө цагта хүн болж төрөөд Монгол улсын иргэн байх юм бол энэ бол их хувь заяа хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Түүнээс илүү Монгол хүн болж төрнө гэдэг бол бүр их хувь заяа гэдэг нэг бас нэг юм зүйл яригдчихэж байгаа. Яг энэ цаг үе дээр бол яалтчгүй нөгөө нийгэм даяарч байгаа шүү дээ, тий. Монгол гэсэн одоо зан заншлууд, өв уламжлалууд орхигдож, гээгдэж эхэлж байгаа яг ийм үе дээр явж байна. Энэ дээр та юу нэр эмзэглэдэг вэ? Бид нар өөрсдийн гэсэн бие даасан соёл өв уламжлал бол бусдын соёлд л уусан шүү дээ. Өөр арга байхгүй. Бид нарыг ялгаруулж байгаа зүйл бол үндэсний өв соёл уламжлал. Дамаа энэ шашны соёл. Нүүдэлчдийн өв соёл зан заншлыг бол шашны соёлоос салангад авч үзэх нь бол бас бэрхшээлтэй. Гадна дотны гэдэг юм уу нөлөө бодлогын хүрээнд бол бид нар бүр тодорхой бодлого хэрэгжүүлж энэ өөрсдийнхөө үндэсний соёл өв уламжлалыг бол устгаж өгөө болж байсан түүхэн хар мөрөл байна. Гэвч энийг бол дахин давтах хэрэггүй. Ер нь бол өргөл тэмцэлтэй айлын тулгын галтаач гэсэн зэврүүн байдаг шүү гэдэг үг байдаг. Бид нэр дор бүрнэ ив ихтэй ив нэгдэлтэй бие биенийг гэсэн сэтгэлтэй байж ажил энэ даяаршиж байгаа дэлхийн ертөнцид Монгол хэвээрээ үлдэх юм. Ард түмэн бид түүх өв соёлоо эрхэмлэн дээдлэх гол амь мөн чанар нь бол соёл. Бид нэр өөрсдийн гэсэн бие даасан нүүдэлчтэй өв соёлтой өв түүхтэй тэрнийгээ улам баяжуулж бас хомсдуулахгүй сайхан аривтгаж зүү тогтлоо үнэн мөнөөр нь таниулж хөгжүүлж хойш үедээ өвлүүлээ авч явах нь бол даяаршиж байгаа хүн төрөлхтөнд соёлоороо ялгарч тэгээд бол эрхчлөө тусгаар тогтнолынхаа амин мөн чанарыг хадгалж явах гол зүрх нь юм. Ер нь ахтай сургаар номлол шашин соёл гэхээсээ илүү хүн өөрийнхөө төрсөн их орон өв соёл эцэг гэхээ үнэн голоос чин сэтгэлээсээ хайрлж инээрээ сурах юм бол бусдыг хайрлах тухай итгэл үнэмшил сүшиг хөшрлийн тухай ойлголтод төрж эхэлнэ. Тэрнээс бол тэр бүгдийг нөгөө талд тавьжгаад энд сайхан зүйл байгаа болоод хайгуул юу ч болдохгүй. Суурн гэдэг шиг бахна шүү дээ. Суурн ядаад хийгээ чин сэтгэлээсээ хайрлахаас эхэлнэ. Лам нарыг
яхаа янз янзын өнцгөөс ярьдаг хүмүүс байдаг л баг. Ер нь бол ухтаа бол өндөргийн заназар заяанд л усан мөрөлөө ламгийн усан данжин хүмүүс бол биднэрт бол болоршгүй их соёл уламжлалыг үлдээсэн байна. Дээр нь бол өндөргийн болон 8 дугаар овод энэ төр гээд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолыг дахин сэргээхтэй холбоотой Монголын ноёдуудтай хамтарч энэ соёл уламжлалын төлөө Монголын тусгаар тогтнолын төлөө үеийн үед ам бие золиослж байсан хүмүүс намнар л байсан юм шүү. Би тэгж хэлмээр байна. Би таны ярианаас хідэнтэй хамбын яваа гэдэг үгийг сонслоо л доо. Тэгээ за хамбын яваа гэдэг бол байршлийнхаа хувьд сонгон нархан дүүрэгт байршилдаг нэг сувраг гэдгийг бол мэдэх хүмүүс мэдж байгаа. Таны хувьд болохоор ерөнхийдөө ингээд ярьж байгаа яриа үйл хэрэг болгондоо энийг ингэж онцолж тодтоож байгаа. Мэдээж энэ бол бурхны шашинтай хүний хувьд за тэгээд яг энэ үйл хэргийг хийгээд явж байгаа хүний хувьд их утга учиртай үнцэнтэй зүйл байна. Яг юуны талаар яриад байгаа гэдгээ дэлгэрүүлвэл тий өссөн биеэрээ дүүргэж байж их орон бүтэн болдог гэж үг байдаг та. Тэрэн шиг бид бүхний өнөөгийн эрх хэрэгчлөө тусгаар тогтнолын төлөө бол ам биеэн зөлсөн. Монголын түүхэн цаг үедээ бол өндөр түвшнээс хэйтэн гарал өслөө үед бол язгууртай. Ийм хүмүүсийг бол өө олноор нь хоморголон хэлмэгдүүлжсэн түүхэн газар. Монголын тал нутаг бол тэр чигтээ эзэнт хүрээний Монголын түүхий дэлхийн түүхийн голомт болсон нутаг л да. Дамаа энэ их хүрээний соёл дэлгэрсэн нутаг бол уул аваа толгод бүр нь өөр нь гэсэн хөөхтэй нэр алдартай тийм ээ. Ийм их сайхан нандин дэлгэр хангаа шиг нутаг. Бид нэр өөр хөөхтүүдэд дагуулаад явж хахад энэ хайрхны нэрийг хэн гэдэг вүлээ ямар нэртэй вүлээ гэж зөв нэрийг хэлдэг энэ төр гэдэг бол цээрлж байсан. Энэ бол нөгөө талдаа өрөөсгөлтэй энэ бол магадгүй манч төрийн бодлого байсан ч болох юм. Монгол хүнийг нутаг усаа мартуулах байсан юм бодлого өрөөндөөс. Харин ч тэр нутаг ус нь ямар өгдөгтэй байсан, ямар хүмүүс нутгалж байсан тийм ээ. Гэдгийг бол харин хойч үедээ бол үнэн мөндөр түүхэн үнэн мөний дагуу таниулын хэлдэг ийм их сайхан ариун тагшин газруудаар дүүрэн баялаг нутаг. Яг энэ хамбын овооны түүхэн газар бол бидний туулж өнгөрүүлсэн 1930 оноос эхэлтэй 37 онд бол алавчж хүчээ авсан устрын хэлмэгдүүлэлтийн гэрчлэх нэг дор өв олноор нь одоо геноцид хэлмэгдүүлэлт хийсэн цөөхөн газруудын бол нэг нийслэлд бол одоо энэ сонгоо хархан уулын бил байна. Хамгийн анхны дараа нь хамбын аваа дараа нь одоо энэ шар хавны гих мэт ийм газруудад бол улс төрийн хэлмэгдүүлэлтийг бол нэг дор өв олноор нь хийжсэн. Ийм газруудад Монгол орон нутагт даяар л ийм үйл явдлууд бол болж байсан. Бид бүхэн мэдж л байгаа. Тэгээд энэ газар 2003-4 оны эхлэл төгсгөлтөд дамнаж тухайн нийслэлийн арга хотроод бусад холбогдох байгууллагууд шүүх хэмлэг гандан хийд гэдэг байгууллагууд нэгдээд энэ чэнэс бол лам нарын ясыг лам нар гэхгүй хэлмэгдсэн хүмүүсийн ясыг гаргаж авсан. Тэндээс бол дунд жөмгөөр нь тоолоход бол 575 хүний яс гарсан. За тэгээд тухайн үеийн шүүх шинжилгээний дүгнэлтэнд бүрдэл гарч ил байсан 0.5 0.8 мм-ийн голчтой хоёр төрлийн богоор буугаар урдаас нь хойш нь хав харгаар буудах игнүүл сууж байгаа цээжээр нь хавж одоо буудах мөн бол гавлын ясын цөм зохих гэх мэт аргуудыг хэрэгжилж бол энэ хэлмэгдүүлжсэн байна.
эдэлж хэрглэжсэн ноорхоо хувцс юмнуудаас нь харахад бол тухайн үеийн социалист орнууд хэрглэжсэн CIA бусад хэдүүлгийн зүйл тэгээд бол хувцс нарын томтроос үзэхэд бол дандаа хуучны сайхан нандин материалаар хийсэн сайхан товч энтертэй их сайхан өндөр тушаалын ламгуанаар эдэлж хэргэлдэг байсан өмсгөл зүйлт энтергээд эдгэрүүд гарсан. Тэгээд тэрнийг бол өндөр цол хэрэгэмтэй гэсэн. Цол хэрэгэмтэй. Тэгээд бол тухайн үеийн лом нарыг авчирч хороож байсан нутаг учраас хамгийн аваач нэрлсэн байгаа. Тэгээд бол бид бүхэн бол тэр хүмүүсийн ясыг бол номын осчлон гаргадаж, номын осчлон бунхлах зан үйлийг бол багшийн удирдлаганд оруулах зохион байгуулсан. Тухайн үед бол багшийн хань хүн бас их энэ үйл хэрэгт бол нэмэр сэлбэг болж их нуруу болж бас ажиллаж байсан. Энийг би юу зохион тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Тий. За тэгээд энэ бүхний хийдгийн гол шалтгаан нь бол мэдээж хүний ёсоор хандаж бид нар тийм ээ энэ хүмүүсийнхээ яс усыг ингэж онгол мунхулж хүний ёсоор хандах нь бол Монголын буян занд ч гэсэн үлзийтэй байх л да. Бид нарын л өвгдөөс шүү дээ. Тийм ээ. Тэгээд одоо тэр цаг үеийн нийгмийн сэхэдний давхархуудыг бол өвөө олноор нь хэлмэгдүүлж байсан. Учираас одоо удмын мэдээллийн сан гэдэг юм, ДНК гэдэг юм те их асар өндөр түвшний мэдлэг оюун боловсрал одоо нэвтэрсэн тэр мундаг хүмүүсийн бол үр хойч байхгүй төрөөгүй бас л хэлмэгдсэн учраас магадгүй бид нар энэ цаг үеийг туулж байгаа байж магадгүй би тэгж боддог шүү. Тэгээд ийм түүхэн газар юм байгаамаа. Яг одоо миний урдын ширээн дээр улс төрийн хэлмэг текстийн дурсгал цагаан ном гэд бүтээл байна л да. Багшд нь яагаад яг энэ улс төрийн хэлмэг текстийн дурсгалыг бид нэр хүндэтгэх ёстой юм аа. Нэг цаашдаа ингэж үйл хэргийг өргөж авч явах ёстой юм аа гэж зарлигдсан гэж та боддог үү? Цаана бас нэг гүн учир шалтгаан байгаа л. Миний энэ хувь тавилан учир өрөөлөө багш маань өнгөрсөн одоо ирээдүг болгоодог их нандин өнөөх хувьд бол мэдэж байсан байлгүй те. Тэгээд тэрчлэн тэгээд зориод намайг энэ хамгийн явааны үйл хэрэгтэй тохон томилж энэ үйлрийг эцэст төсгөлгүй үргэлжлэх гэсэн чи энэ цаг яваа хугацаанд амьдралынхаа нэг их хэсгийг зориулаарай гэж зориулсан нь бол цаана ном хийгээд сүнсний амьдралын нарийн нандин уялдаа холбоотой шүтэн барилдаг байгаа гэж бодож байгаа. Тий энэ газар оронд нь амьдарч байгаа хүн зүүн сайханд амьдарч байна. Нийтийг хамарсан үеэр бас ангис хаан ганцод элдв төрлийн муу үеийн юм бол болсонгүй сайхан их чин амраа болон сайхан нутгалж яны навийн хүмүүс нь дээр нь хам лом нар голдуу байсанда өндөр зэргийн албан тушаалтай ламгуун нар байсан. Энэ хүмүүс маань өөрсдөө номонд нэвтэрсэн сүнс үлэх хөтлөх нарийн зан үйлийн бяцлал бүтээлийн мэддэг зуурдаан цэвэрлээд төр ломоо дээшлүүлээд явсан газар нутаг учраас төдийлөн үлжий бус газар бол биш. Харин энэ ариун тагшин нандин газраа бол хайрлан хамгаалж нандин тэр хүмүүсийнхаа гэгээн дурсгалыг мөнхчүүлж хүндэтгэл зохих ийм сайхан нандин газар болгож хойш үе дагуулж ирж түүхийн үнэн мөнийг таниулдаг ийм сайхан ариун тагшин газар болгосоо л гэж ерөөл тавьж байна да. Тэгээд багш маань тэр цагаас хойш энэ хамгийн явааны түүхэн газрыг хайрлж хамгаалж яв хэлмэгцэд зориулсан дурсгалын хүрээлэн болтолжийн хүртэл яваараа гэж зарлиглаж байсан. Бүр. Тий, тэгээд тэр цагаас хойш би өнөөдөр ингээд өөрийнхөө ажил амьдрал цаг хугацаа нэр төр бүх зүйлээсээ хомсолж бидний өнөөгийн эрхчлөө тусгаар тогтнолын төлөө амбиен zulсын арт өмнөд төрүүлж энэ цулын өргөөг барьж дүүцэн өдрүүдэд цулын таслахгүй барьж Монгол төмний хураасан энэ нүгэл хэлэнц байдаг бол аварч хөршөөгөөрэй гэж бол даатгаж залбирч ингэ суудаг ийм газар орон болгосон. Та номоо гаргасан байна тий улс төрийн хэлмэг текстийн дурсгал гэж цагаан ном гаргасан. За энэ үйл хэрэгт бол ерөнхийдөө амьдралынхаа бүх цаг хугацааг зориулаад явж байгаа гэдгээ бас тодтогч хэлжсэн. Тэгэхээр яг энэ үйл хэргийг хийгээд яг тэр одоо
бидний хадгалж үлдээх ёстой татаж болохгүй, мартаж болохгүй. Яг энэ үйл явдлыг ингэж одоо нэг ясандаа эн чинь өнөө цагийнхаараа бол эрен сурвалжлах юм уу да, тийм ээ. Энэ үйл хэргийг хийж авдаг хичнээн хүн байдаг вэ гэдэг. Хэр түгээмэл байдаг вэ гэдгийг сонирхоод. Зөв. Энэ түүхэн цаг хугацаа болж өнгөрөөд 89 жил болж байна. 37 оноос хойш маа тийм байна. Саяхныг зүйл штэ. 100 жил суулаа болоо штэ. Тэгэхээр дэндүү холын зүйл яриаг байна бид нар. Тийм байна. Цагаатах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэдэг байгууллага ерөнхийдөө үл энэ улс төрийн хил сэргээ хэлмэлтчдээ цагаатах нэр төрийн сэргээх нөхөн олвор олгох гэх мэт хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг төрийн байгууллага. Үүнийг дагаад улс төрийн хэлмэлцтэй холбоо гэх төрийн бас байгууллага бас байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг бас хүмүүс байдаг л байна. За яг ламнар дундаас гэдэг юм уу энэ ламнарынхаа араас гэдэг юм уу улс төрийн хил сэргээр хэлмэгдүүлэлтийн үр дагавар түүнийг нийгэм соён гэрүүлэх зөв талаас өдөр бүр цоцдох амьдралынхаа нэг хэсэг болгож утга учир болгож явж байгаа хүний нэрлэж ивэл би өнөөдөр өөрөөсөө өөр юм бол мэдэхгүй л. Бурхны шашны номлолыг эртний хэлбэр хувилбаруудаараа байгаа. Гэхэд бид нэр өнөөдөр орчин цагт амьдарч байна. Технологийн эрен үед амьдарч байна. Танаас асуух гэдэг зүйл маань Бурхны шашны сургаал номлолын хуучин хэв хэлбэрээр нь бид нар залуучуудад ойлгуулах гэж хичээвүү. Айл эсвэл магадгүй одоо залуучуудын өөрсдийн хэлэнд хөрвүүлж шинжилж одоо юу гэдгийг бяцлаглаар дамжуулж гэдэг ч юм уу эсвэл оюун санааны дээд гэдэг ч юм уу нэг тийм жоохон орчин цагийн тийм сэтгэл засал маягтай тий зөв хүн бай гэдэг ч юм уу тийм сургаал руу ингэж хуурахсан нь хүртээмжтэй байх юм болов. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Бид хүн бол оюун санааны шилжилт хийх хэрэгтэй. Тийм цаг хугацааны өмнө ирсэн байна. За яг хуу ламл гэхээр шашны үр хэлэрэг, шашин гэхээр ламын үйл хэлэрэг юм шиг. Улс төрөл гэхээр улс төрчийн үйл хэлэрэг юм шиг. Бүхэл талын мэдлэг оюуныг бол улс уртаа судлан тэгээд үр дагаврыг нь тань мэдэж тэгээд бол сэтгэл үйлээ зөв үйлээ шүтэн барилга үүсгэж цаашд зөв тань мэдэж хийж байгаа үйлдэлийн үр дүн зөв л байна үстэй. Тийм учраас юмээ нэг тийм даган дуурайх гэдэг юм уу? Эсвэл одоо за тэгүүлж тэгч тийм гэлээгээд сэтгэл үйлээ дагдаг ч юм уу? Ийм хандлагаар биш. Жинхэнэ одоо Бурхны шашин нэг бол Бурхан багш хэлсэн байдаг шүү дээ. Алтын бол ингээд шигшээд тунгаагаад тэгээд хэрэгтэй бол одоо ингээд үнэн бол миний шашинд одоо ингээд ороод одоо бол гэгэрэл төрөхөд бол энэ зам мөрийг заасан сургаал номлол бол байгаа шүү гэж номлосон байдаг. Одоо тэгээд орчин цаг үед бол хиймэл оюун бусад одоо нийгмийн салбар шинжилгээ ухааны юмнууд бол гайхалтай хөгжиж байна. Тэгээд тийм ч учраас бол залуучуудыг харин Монголын түүнчлэн шашин гэхээс илүү шашны ард байгаа соёл энэ уламжлалыг бол их бүтээлчээр энэ орчин цаг үеийн төвшөлтөдийн технологиудыг ашиглаж таньж мэдээсэй гэж бол хүсэж байна. Тэгээд монголчууд бол 37 онд болон хэлмэгдүүлэлтийн үед мөн энэ социализмын үед бол энэ манжтрын бодлогын үед бол яг өөрсдийн гэсэн соёлоосоо бол тодорхой бодлогоор бол олон зуун жил ингээд тасарч тасалдуулж ингэж явж ирсэн хэдиж үнэ зэрэгтэй байгаа нь бол чамлахааргүй зүйл гэж би бодож байна. Тэгээд тийм учраас одоо энэ байгаа зүйлээ хайрлаад илүү их дэлгэрүүлж танин мэдэж тэгээд юмд уул суурьтай хандаж ингэж аливаа зүйлийг бол мөн чанараар нь таньж мэддэг юм сэтгэлийн боловсрол суралцаасаа л гэж хэлэх хүсэж байна.
Нийгмийн харилцааг одоо зохицуулж идэг зүйл бол хууль. Хуулийн дээр хүнд юу өгөгдсөн байдаг вэ гэхлээр эрх болон үүрэг гэдэг зүйл өгөгдсөн байдаг. Чи хэрвээ эрхээ эдэлж байгаа бол бас нэг үүргийг хүлээх ёстой. Энэ хүний заяа гэдэг зүйл хүн болж төрнө гэдэг бас ялгаагүй оногдсон эрхтэй бол хослуулаад үүрэг гэдэг зүйлийг нь бас өгсөн байдаг байх гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь хүн харваа ертөнцид хүн болж төрөөд эрхээ бол хангалттай эдэлдэг. Гэхдээ ямар үүрэг хүлээсэн байдаг вэ гэдгийг тэр бүр одоо эргцүүлээд байдаггүй байх гэж боддог л доо. Тэгэхээр таны хувьд бас яг энэ шашны салбарын хүн тэгээд энэ олон үйл хэрэгүүдэд оролцоод явж байгаа. За тэгээд мөн шашны сургаалууд дээр те ер нь хүн хорвоо ертөнцид хүн болж төрснөх ямар үүрэгтэй байх ёстой байдаг вэ? Өндөрлөгтний төрмөл заяагдмал зүйл бол хамгийн чухал зүйл бол эрхчлээ. За эрхтгөө бид нэр монголчуудын хувь тавилан бол нийгэм улс төрийн янз янзын цаг үеийг бол даван туулж байна. Түүнийхэн үр төлөөсөө ч бас төлж байна. Жавдан гэж номон дээр одоо хүний төрлөг олоход зүүн үзүр дээр 10 бодоод цаад түүн тогтох нь хүний төрлөг олж төрөх нэ. Тим хэмзэг агаад их ховор нандан ийм чөлөө учрал юм байж л те. Хэрвээ тэрийг олоод төрсөн бол энэ өндөрлөгтний аль нэг газар очиод дөрвөл болов их сайхан заяагдмал тэр хэв шинжийг нь бол тэтгэж чадахгүй нандин их орныг олж төрүүлэх гоё. Энэ бол Монгол их орн байж л те. Тийм түүхэн цаг хугацаанд олон зүйлийг даван туулсан ч гэсэн бид нэр соёлоо уламжлалаа гэхгүй үндэснээ мөхөж одоогүй энэ хүртэл явсан гайхалтай ард түмэн юм шүү. Хэрвээ түүхийн ийм их эдрээтэй цаг хугацаанууд донд өөр үндэстэн байсан бол гэж надад бас асуулт тэмдэндэг байсан. Хэцүү. Яах бол гэдэг те. Яах бол гэж. Энэ айцтай хамт төрсэн сэтгэл шүү бас. Гэхдээ бол Монголын заяанд бол би үнэхээр төсгөлгүй итгэдэг. Тэгээд тийм хоорнондан олж төрсэн хүний төрлийг олж төрчих юм бол амьдралаа бол хинч байсан. Ламж бай, харж бай. Хинч бай их ухаалаг туулж өнгөрүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа гэдэг бол нүд өрнөхийн зур хувьсан өөрчлөгдөд дараагийн цаг хугацаанд шилжиж байна. Тэгээд энэ цаг хугацааг бол их ухамсартай үйл хэрэгтүүл зориулах хэрэгтэй. Би лам болоод юу гэдгийг нэг зан үлээгээд хурлам хураад ингээд нэг амьдрах арга хэрэгсэлч юм шиг ингэж харах гэхээсээ илүү Монголын соёл мартагдсан уламжлалыг би яаж сэргээхэд оролцож болох вэ гэдэгт илүү их төвлөрч ажиллаж байгаа. Ажиллахыг ч хүсдэг. Тэгэд энэ бол миний хүндрэлийг олж төрсөн гэдэг юм уу? Тэгээд энэ цаг хугацаанд зориулж байгаа хамгийн үнэт зүйл. Магадгүй энэ хамбаа яваач гэсэн тэр түүхэн газрын гэрч гадаа байгаа энэ чулуунууд нь буун дууных нь гэрч. Тэгээд энэ зүйлдээ бол би өөрийнхөө амьдралын хувь тавилан зориулж байгаа, утга учираа зориулж байгаа миний үнэт зүйл. Бусад хүмүүсийг ч гэсэн би бас өөр ингэсэн үнэт зүйлтэй хувь тавиландаа итгэдэг, байгаа зүйлтэй талархдаг. Тэгээд одоо бид нар энэ дэлхий дээр цочин шиг ирээл буцах юм чинь амьдрал нийгмийн харилцаанд үнэн голоосоо чин сэтгэлээсээ эерэг бас энэрэнгүй сэтгэлээр хандаж амьдарцгаадаг байгаасаа л гэж хүсэж байна. Сэтгэлийн боловсрал гэр бүлийн төлөвшил дээр нь хүн өөрийн гэсэн итгэл үнэмшил сошиал хэрэгжлийн орон зайтай үн цэлтэй байх хэрэгтэй. Тэгээд дээр нь бол энд бол тухайн үндэстнийхэн соёл уламжлагдсан тэр хүмүүс хоорондын харилцааны нандин зүйлүүд нь тэр хүнийг бол тухайн нийгмийг зөв голдонд нь оруулахад хүн бүрийн одоо бол оролцоо их чухал юм да. Тэгээд дээр нь бол мэдээж энэ магадгүй
хүн хичээгээд бас залуурдах нэг зүйл хэрэгтэй баг. Энд бол магадгүй төрийн бодлого бол зайлшгүй шаардлагатай. Тамаа соёлын бодлого. Бидний нэвтрүүлгээ бэлтгэж байгаа энэ цаг хугацаа бас монголчуудын маань хаврын баяртай залгасны баяр, сар шинийн баяртай давхцаж байгаа. Таны хувьд сар шинийн баярт хэр ач холбогдол өгч чинь, ер нь хэр өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Сар шинийн баяр бол Монголын эзэн төрөн 13 дугаар зууны соёлын уламжлалаас ихтэй өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн олон 100 жилийн хойно үлдээсэн гайхамшигтай баяруудын нэг. Үндэсний их баяр наадамтай хамт. Бид нар нийгэм түүхэн цаг хугацааны тодорхой шилжилтүүдийн үеүүдийг туулсан. Тэр үед бол нэг хэсэг цагаан сар бол бас малчтын баяр гэж бол тэмдэглээд байсан. Өнөө цаг үед бол сайхан ардчлалын баян бүрд болсон гайхамшигтай нийгэм цаг үеийг бол бид нар бүтээлцэж байна. Тэгээд бол энэ цагаан сар дотор өвөг дээдсээ хөндлөх түүх удам судраа таньж мэдэж авч үлдэх соёл өв уламжлаараа бахархах тэнийгээ сэргээх ихтэй холбоотой бүх зүйл болж байгаа хамгийн нандин баяр. Миний хувьд бол үндэсний их баяр наадам цагаан сар 2 бол Монгол хүн бол гарынхаа баруун зүүн алхын дотор инхрийлэн хайрлаж өсгөн баяжуулж хайрлаж явах хэвээр хамгийн хоёр чухал баярын нэгэ гэж боддог. Морь жил гарч байна. Гал морин жил. Тэгээд та сая бас яриандаа дурдсан Монголын ялангуяа за шашны цэлтгүй ер нь Монголын түүхэнд хараар бичигдсэн одоо тэр хэлмэг текстийн эхлэл бас морь жилээс ихтэйгээл таасаа хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөн зүгээр түүхэн цаг хугацаанд морь жил монголчуудын хувьд хэр ээлтэй ч гэдэг юм уу? Ер нь ямар жил вэ? Монголчууд бол төрийнхөө сүлдэнд морийг дээдлсэн үндэстэн бол цорын ганц бид нар. Морь бол Монголын эзэнт гүрний түүхийг бүтээх бол хамгийн гол хөш болж байсан. Моргүйгээр монголчууд аль хөрхөг байсныг би мэдэхгүй л байна бас. Нүүдэлчдийн өв соёлын ажил амьдралын цаг хугацаанд бол морь бол салшгүй нэг хэсэг нь байсан бөгөөд бүр соёл болж хөгжсөн байна. Морьны тал. Тэгээд энэ морь жил бол Монголын түүхэнд би түрүүнд дурдсан байна л да тий 30-аад онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх үйл явдал амилж эхэлж байсан үе байна. 90 онд хувьсгал эхэлж байна тийм ээ. Хувьсгалын өөрчлөлт Монголд бол их улс төрийн бол их томоохон өөрчлөлт. Шашин соёлын сэргэлтийн томоохон өөрчлөлтүүд гарах дандаа л гарч ирсэн. Зөв ихэл зөв өдөртөх юм бол их хүчийг өгдөг. Буруу ойлгож буруу мэдрэх юм бол төсөөснөөс ч илүү их эрсдэл байх шигтэй. Уршигтай байх боломжтой. Ийм учраас дор бүрнээ ивэтэй хариуцсан оноосон хувь тавилантай эзэн байхыг л хүсэх байна да. Дамаа энэ гал морин жилд бол амьдрал хувь тавилангаа эхлүүлэх, удам судрахыг хэрхийг бэхжүүлж, өргөжүүлэх энэ их үйл хэрэгтэл нэлээх тийм төвлөрж байсан монголчууд. Энэ амьдрал ажил хувь талантай холбоотой олон 10 жилүүд үр дагавруудыг бүтээх шийдвэрүүдийг морь жилийг хүлээн хийдэг байсан шүү. Ягаад гэвэл түүнээс гарах нөлөө хүч энерги эдгээр нь бол их онцгой байдаг. Бид нэр бол энэ морь жилд илүү их хурднаар хөгжилд хүрэх гэхээсээ илүү яг аль зүгт яаж вэ гэдэг дээр л төвлөрөх хэрэгтэй. Яг өөр өөрсдөө тунгаагаад уламжлалаад тийм.
цагаан сар гэж цагаан өнгийг их бэлгшээж энэ баярыг нэрлэж ирсэн уламжлал байна л да. Нэг бурхны шашны зүгээс гэдэг ч юм уу яг таны өөрийн уншиж мэдээ судалснаар цагаан гэдэг үгийг яагаад энэ баяртай хоршоож ирсэн байдгийн бол Тэр цаг үе дээр үеэс тэмдэглэж ирсэн нүүдэлчдийн баяр. Энэ цагаан сар бол бид нар чинь бусад улс гүрнүүдийг бодохноо 4 сайхан улиралтай. Тийм ээ. Тэгээд намар өвөл тийм ээ. Энэ их улирлуудыг даван туулж нүүдэлчин ард түмэн гэдэг чинь байгальтайгаа ойрхон байдаг. Тэгээд мал аж ахуй энэ төр эрхэлдэг. Магадгүй хатуу ширүүн уур амьсгал амьдрал дундор явж байдаг. Тэр бүх зүйлүүдээ даван туулж сайхан үнэтэй сайхан дэлгэр сайхан хаврын улирал айлчлан ирж байгаад баяр болж тэгж сайхан нутаг орноо уулштай газар улсын эстэй баясгаж тэрийг сайхан баярыг тэмдэглэдэг байсан байна. Дотооддоо бол хин нэгний энэрх хайрлах өс хонцонтой нэгэн байвал сэтгэлийн тайтгаруулж тэр бүх зүйлээ хэлж сэтгэлээ ариун мөн чанараар ариусгад дараагийн сайхан он дээрээ босгод авахдаа сэтгэлийн ариун мөн чанараа авж гарна гэж эрхэмлэн цагаан өнгийг дээдэлж дээр нь бол бидний идэж ууж хэрглэж өссөн зүйлүүд бол цагаан хэдэ байсан. Цагаан өнг гэдэг бол ариун мөн чанарыг бол бэлэгддэг. Ийм их сайхан өнг учраас энэ цагаан сарыг бол цагаан өнгөөр одоо эдээгээ хүртэл цагаан өнгөөр засч тийм ээ. Тий. Ингээд дээжилдэг бид нар. Тэгээ би ч гэсэн бас энэ цагаан өнгийн хэрэг барих дуртай. Тий. Тэгээ ягаад гэвэл энэ хэлмэгдсэн ард түмэн бол бас бүгд гимгүү ямар ч нүгэл хийгээгүй юм ариун мөн чанартай хүмүүс байсан шүү. Энэ ариун цагаан хүмүүс шүү та нар гээд араас нь ерөөлөл. Гэтэ цагаан хэрэг барьдаг. Тэгээ цагаатах ажлын өдөр тутам улсын комисс ч гэсэн цагаан ном гэж нэрлсэн нь бол энэ гимгүү хүмүүсийн ном гэж бол тодорхойлж байгаа хаа гэж бодож байна. Орчин үед бий болсон баяр биш гэж та өөрөө ч гэсэн тодтогсон тийм ээ. Айл 13 дугаар зуунаас ихтэй бид яг өргөн хаврыг өгтөж ингэж ураг утмаараа хамтдаа баярлаж амар мэндэ мэддэг байсан ийм баяр. Энэ мэдээж яг тэр цаг үеэс өнөөдрийг хүртэлх ингэж явсан энэ замналдаа ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн байдаг болов уу? Ирээдүйд өөрчлөгдөх магадлал эрсдэл хэр өндөр байгаа бол бусад ард түмнүүдийг бодохноо монголчуудын нэг ялгарх онцлог нь ямар ч цаг хугацааг туулсан байсан ямар нэгэн нөлөөнд тавтсан байсан өөрсдийнхөө соёл үйл уламжлалыг яг хадгалж байна. Эсхийн доор хийж биедээ сэтгэлдээ оршоож өнөөдөр хүртэл хэв хэвээр нь хадгалж ирсэн ард түмнийг тоолж үзвэл хамгийн ихэнд нь тоологдох байхаа. Тийм бахархмаар тэгээд их нандин судар өв соёлтой холбоотой юм а сэтгэл зүрхэнд нь үнд зүйл мөртлөө аварж үлдээхийн тулд Монгол гутлынхаа эсхийн доор нь хүртэл хэвлээд задлахад тэр нь дэлгэрж ийсэн. Ийм ялгаатай ойлголт хүндэтгэл гэдэг бол сэтгэлд оршдог хаан багаас уламаараа. Тийм учраас ирээдүйд ч гэсэн тэр бахархлыг төвчээлж бидний хойч үе энэ соёлын дархлаа улсын тэмдэглэлт баярууд бусад өв соёлтой холбоотой их нандин заншлуудаа тэр хэвээр нь хадгалж авч үлдээсэй гэж бол хүсэж байна. Тэгж чадах байх гэдэгт нь бол итгэж байгаа. Монголын минь заяа ихтэй гэдэг шиг тийм ээ. Бүр үнэхээр тийм. Монголчууд бидний хувьд яалчгүй заншил болсон нэг үйл гэвэл сар шинийн баярын ухтаа сар шинийн баярын дараа ч гэсэн засал ном уншуулаад гандын хээ дээр эргэлдээл лам хуургуудыг гэртээ залаал байдаг. Яг хөө би зүгээр энийг бодохдоо сэтгэлийн бас засгаад байдгийн болоо да давхар бас бурхны шашны одоо зан үйлээс гадна нэг сайхан ном уншуулчаар нэг ажил төрөл нь бүтээд байгаа ч юм шиг тэр сэтгэлийн заслыг бас давхар хийж явдаг юм болов уу гэж боддیں۔ Хүн орчлохоор бодоогоо шүтэн барилдаж байна. Тэдгэрийнхаа нөлөөнд нь автж байна. Гадаа бороо ороод хүүтэн байвалж энд нь цас ороод хүүтэн байвал бас энд нь тийм ээ. Нар цооноол халууштай давлаарч
энэ байгаль дэлхийн нөлөөгүйгээр хүмүүн төрлөختөн аж төрөх ёс тухай бол байхгүй. Тиймээс бол энэ од гарагс ба жил ба сар өдөр цаг зүгийн элдв цэр нөлөөгүүл юмд бол оршин тогтнож хүмүүн төрлөختөн аж амьдралаа зохион байгуулж байгаа нь үнэн. Өглөө нар мандаж, өнөө нар жаргаж. Тэгээд монголчууд бол эртдээр үеэс энэ сэтгэлийн засал зан үйл гэдэг юм ихрхэмлэн дээдлж уул суурьтай бас шинжлэх ухаанчаар хандаж өдгөө цаг хүртэл бол энэ соёл уламжлалыг дээж ирж л дээ. Одоо цагийн эрдэмтэд л одоо ус амтай байна. Дотроо ийм бүтцтэй байна. Бүтцээ өөрчилж яана гэдэргээл тухай ярьж байсан. Тэр үед ламгоо нар ийм зүйлийг үжээ мэддэг. Тэгээд аршаан гэж зүйл бүтээгээд тэрэнд одоо ном уншлах тарин шингээгээд бүтцийг өөрчлөөд тэгээд тэр нь мэдээлэл боловсруулагдаад тэр мэдээллээ биелэгдэл зорих зүгээд нь өргөлүүлээд гэх мэт энэ бол мохор зүйл биш юм л да. Тийм мохор зөвшөөрлийн зүйл биш. Он цаг өнгөрөх тусам бол үнэнд нотлогдсон шигшигдсэн тийм алт шиг нүүдэлтийн бас нандин соёлын нэг хэсэг юм шүү. Шиний нэгнээс шиний 15-ны өдрүүдэд бол хураасан буян бол хувь тааж өсөж байна л гэж бэлгэждэг. Тэгэхээр одоо хийсэн буян бол нэг хийсэн буян бол төг дүм болж харагддаг. Нэг хийсэн нүгэл нь бол бас л төг дүм болж харагддаг. Ийм учраас энэ өдрүүдэд бол буянтай шүтэн барилдах нь бол зүйтэй юм байна гэж бэлэгдэж бол өөрийнхөө тухайн жилийн даах жил сар өдөр цаг зүгийн засал цэрийн үйлүүдийг бол багтаан хийхийг бол бэлэгдэж ирсэн байна. Монгол хүн ер нь алив үйлийг бол ерөөлийн хүчээр бэлэгдэмбэрлийн хүчээр бол бүтээж ирсэн хувьд талтай тийм. Монгол он тооллоор бас яг жил солигдож байгаа энэ бол энэ үзэгдэл бол магадгүй одоо шинэ жил гэж хэлэхэд бол буруутгахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид ямарваа нэгэн зүйлийг шинээр эхлэхдээ их тийм одоо бэлэгдээдэг энэ шинээр эхэлж байгаа зүйлсээ эерэг сайхан бүхнээр ингэж эхлүүлээд яг тэр хэрээр нь ингээд дуусах хянсан гэдэг хүслүүд ч гэсэн хүн болгонд байдаг байх гэж бодож байна. Гэхдээ яг тэрийг хэрхэн яаж гэдэг одоо нөгөө заавар чилгаа гэдэг юм бол орох гээд байна л та. Гэдгээ бол тэр болгон мэдээд идэггүй шүү дээ. Гэхдээ энэ дээр нь та жишээ нь хүн болгоныг ийм бодолтойгоор одоо шинэ гарч байгаа морин жилээ ч гэдэг юм уу дараа жилээ гарах хон жилээ ч юм уу ингэж эхлүүлвэл гэдэг нэг тийм сэтгэлдээ тээж явдаг бодол байдаг уу танд? Өндөргийн банд бид нарт бол байна. Тэр нь халахын 3 зул байна шүү. Тэрэнд бол өндөргийн заназар заяанд л усан бэрнэлээ. Ламын гигээл усан данзан жанцсан гэж энэ 3 хүн байна. Ламын гигээл усан данзан жанцсан бол өндөргийн дараагаар тоологддог Монголын хамгийн анхны хүрээ хамб ууган зурхаач Монголын хамгийн анхны эмч. Энэ хүн тэгээд хоторгойд орчигч одон гарагс орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмөө огоорч авт мэдүүлэхийн тухайд оддын зурхааг бий бичвэ гэдэг. Өрийн зурхаа сайдар нь бол бүхний хураангуй гэх мэт одоо орон судалгаангаа зурхаан шинжлэх ухааны бол олон бүтээлүүдийг үлдээсэн байна. Мөн ийм шинжлэх ухааны бол ангаа ухааны бол олон бүтээлүүдийг үлдээсэн байна. Тэр хүн бол одоо ингээд зурхаан тооллоор одоо энэ цаг хугацаа Монголын одоо энэ төв зэгээс ийм цаг хугацаанд ингэж нар мандаж ингэж нар жаргаж ингэж ийм цаг хугацаа ингэж үлэр солигдно. За тэгээд энэ ангаа ухаан талаас энэ урамлын цаг үед ингэж дэлгэрж ингэж хагдарна. Энэ цаг үед нь ингэж авч эдэлж ирэх юм бол ийм өвчин тус эрдэнтэй эдгээрийн химийн арилга бараг биологийн бүтцэн ийм юм шүү гэдгийг бол аль 300-400 жилийн өмнө амьдарч байсан хүн бол биднэрт их том их соёлуудыг үлдээж бахархаар зүйлүүд зөндөө байна. Ноён утгад гэл тийм ээ. Энийг бол зөвхөн бидний соёл шашин судлаач нар хэлбэл гадны орнуудын шашин соёл судлаач нар бол биш үү гэдэг. Тийм их гайхамшигтай сод бэлэг хүмүүсийн бидэнд үлдээсэн энэ үйлдээсэн энэ одоо энэ боловсролгүй юм гавьяа байгуулсан бидний түүхэнд ийм нандин хүмүүсийнхаа залгамж болсон хүмүүсийн хувьд бидний соёлд хайртай байх хэрэгтэй. Тэрийг бахархан дуурайж, бахархан хүлээж авдаг. Тэрнийг яг тогтсон мэдээж цаг хугацаа явах тусам зарим зүйл хувьсан өөрчлөгддөг.
орчлонгийн л зам юм чинь. Гэвч үнц суурийг нь бол алдагдуулахгүй, суур соёлыг алдагдуулахгүй тээж авч тэгээд бол энийг дор бүрнээ одоо сэтгэлдээ хураасан муу гэм энэ төр байдаг гэсэн бол тэр бүгдээ сайхан сайн зүйл дадуулж тийм ээ. Тэгээд тэгснээр одоо зөв үзэл төрүүлж зөв үзлээс сайн үрэл дэлгэрнэ шүү дээ. Тий. Тэгээд дор бүрнээ за тэр нь тэг нь үздэй гэж бодох юм бохгүй өөрөө ч гэсэн хичээгээд. Тий. Тэгдэг нь тэгдэм байгааз гэж бодохгүй шүү дээ. Тий. Тэгээд одоо бол тухайн дээхэн цаг үед бол монголчууд нүүдэлчд гэж хэлээ да. Их зөв төвшин амьдралтай байгаль амьтдыг бол инэр нэгүүлс чинцээ хайрладаг. Одоо зөвхөн дэлхийн ертөнцийн чинь хүн зориулагдсан юм шиг амьдарч байна шүү дээ. Гэтэл бид нартэй чинь зэрэгчин амтан ургамал ус тийм ээ. Байгаль дэлхийн бүх зүйл ингээд хамт амьдарч байна. Тэгжээ тэрний хүчээр бид нар бол өнөөдөр ажил амьдралаа авч явж хүндрэлтэн өөршөө орсон тогтнож шүү дээ. Тийм учраас бол нутаг орныхоо уул хүчтэй шүтэх, газар улс авдгаа дээдлэх, өг дээдсийн соёл уламжлалыг нандинан хайрлаж, түнчлэн чин сэтгэлээс судлан суралцах гэх юмд цаг заваан зориулж одоо яваасаа л гэж хүсэж байна. Сайн тамуудаа самт дүүрэн бүхий л цаг хугацаанд бол сайнч байж, муунч байж бол оршин тогтноод байгаа нь бол ертөнцийн зөв тогтол юм. Аль нэг нь байхгүй болгоч бол амаргүй л байх л та болохгүй байх бас. Гэвч гэрэл гэгээтэй тал нь дийлж өгөө сайхансан. Тэгээд ямар ч учрал тохиол гэдэг бол цагийн цагтаа гэдэг шиг ийм л цаг үед болох байж та ингэж хичээгээд хүрээгүй юм да гэд тэгдэг. Энэ цагийн мэдрэмж бол их сайхан нандин зүйл шүү. Хувь тавилан гэдэг зүйл. Тэгээд энэ бүх зүйлийг бүтээдэг зүйл бол хүний эрүүл юм да. Болох зүйлийнхэн төлөө эсвэл болохгүй зүйлийнхэн төлөө бодол гэдэг үл хүчтэй, асар хүчтэй эрүүл тавьж байгаарай л гэж хэлэх хүсэж байна. Заавалчтай лам хүн гэхээсээ илүү хүн болгонд өөр өөрсдийн гэсэн хувь тавилан мөн чанар байж байна. Тэрнийг бол харин өөрсдөө бүтээж тэгээд бол заавал тэр үйл хэрэг нь том бах албагүй шүү дээ. Хүн заавал ерөнхийлөгч байх албагүй. Хүн заавал нам байх хэрэгтэй биш. Тийм ээ. За тэг хүн заавал нэг тийм баян байх хэрэгтэй ч биш. Тий бас нэг ядуу байх албатай ч биш. Гэвч хэн байж төрснөөсөө үл хамааран өөр ингэсэн үн зүйлтэй тэрэндээ сэтгэл зүрхээ зориулдаг тууштай байдаг л байхад болно шүү дээ. За хоёлаа ярилцлага өндөрлүүлье. Манай нэвтрүүлгийн баг хамт олонны урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Цагаан сартаа сайхан шинэлэрэй гэж хүсье. Дээрээс нь таны зорьсон үйл хэрэг нь бүтэх болтугай. Яг Монгол хүн Монгол гэдгээр амгшиж бахархах. За ер нь бол баг 2 хон баяр байдгийн. Нэг нь бол яхаарахгүй одоо тохиож байгаа энэ цаг үе дээр хоёлаа бас хүмүүст эрх зүйлэл төрсөн нэрэл тийм шүү гэсэн бас нэг тодорхой хэмжээний сэтлийг өгсөн олон сайхан зүйлсийг ярьсан танд маш их баярлалаа. Тэгээ таны буян номын ажил нь өргөн хүрээнд ариун байгээ гэж өрөөгөөд ярилцлага өндөрлүүлье. За баярлалаа. Монгол зон молон маань энэ сайхан гал морин жилдээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрээ Баярлалаа.